талд нь хүртэл юм байгаа байхгүй. Энэ жордлон морлон хард. Юу ярьж байна чи? Өсөд дадаа мөсөн. Нэг нь хараад юм даа. Энэ бодгийн амын хэн бас станцхан болсон юм уу? Ийм л тийм байна. Тийм л байна. Наачна одоо. О та бүрстэ дүүрсэн. Оо яана. Яна. Тэс ордгүй мэн тий. Тэ орой нөгөө Нүхтэй хүн ингээд дийдэж бид нар улсын шоронд одоо энэ станц ч байгаагүй шүү дээ. Энийг нураагаад хамаг хог нийш нь аваад 70 улсын нийшээ гудруулаар явж байгаа. тэгээд нэг годролыг алдагдуулаад энэ төвдгөрөөс гэж алаад байхгүй. Бас ингэ дээд Карс Монгол яагаад нэг машины нэг хэдэн машины нэг гүлэн бүжиг шүү дээ. За. Хамаароноос мэдэхгүй байна. Тэр чинь хаасаа бас маш их хэмжээний ус ингээд гарцсан хүн явахын аргагүй болсон байна. Харин Энэ юунаас болоод ингээд ийм Энийг одоо би сайн мэдэхгүй худаг өнөө өглөө худагдаар очиод ус авсан чинь л эрчим хүчийг л нааталтаа бооцсон л гэж хэлсэн. Тэрийг би юу л өстө үнэндээ мэдэхгүй. Өчтөр энийг бодоход арай бага байсан. Ус авахгүй л тэр нарангийн талаас л ус авдаг байхгүй. Очисон чинь л ингэсэн байсан би гайхаад өнөө өглөө ямар сайн өвөл болцсон байхад яхаар ингээ ус гоожод идэн гэсэн чинь имээ тэнд эрчим хүч наанаа хаацсан гэлээ л гэсэн. Би ямар станц байгуулах гэдэг энэ чинь баахан станцын хамаг хогийг ийшээ уулсан байхгүй юу? Далан мал энэ ч уг нь ингээ голдролоор ингээ урсчих хэвээр байхгүй юу? Урсдаг. Хэдэн жил байсан зөв зүгээрээсээ. Тэгэл энийг хааснаас хойш одоо тэгээд нэг шороо энэ хашаа хийчих. Одоо ийгэн ингээ нааша хайлал. одоо өмнө ийм хүн болж ирсэн шүү дээ. Өмөрхөө ер нь бол урд нь бол ингэдэг байсан. Хойноо хөлдөөл яг урсах нь ингээ хайлаад урсаа яг голдролоор урсдаг байхгүй юу? Ингээ Голын голдрлыг нь уурчсан хаагаа хийсэн болох юм шиг. Гэхдээ дээгүүр нь хаач богоод энэ ийш нэг Улаастан гол гэж ийшээ байдаг шнэ. Тэр лүү ингээ сувгийн татцсан байна лээ. Тэгээд нэг карьер мэрэр байгуул тэгээд хаагаад хийсэн. Тэгэл далан малан хийгээд тэгээд одоо энэ айлууд нааш ингээ нааш хайлаад байхгүй. Ингээ хүн явахд хүртэл хүн байтгаа машин явахд хэцүү. Юу хүмүүс ягуу хүмүүс одоо худагнд багт ийшээ худгаар усаа авч чадхаа байж хүмүүс хүүхдүүдээ юу яаж чадахгүй. Сургууль